Сайн мэцэн өрхөмд сонсогчдоо. За өнөөдрийн манай дугаарт оролцохоор та бидэн дээр нэг хүндтэй очиж ирсэн байна. За энэ хүн бол одоо итгэгчнэрийн дунд маш нэр хүндтэй. За ялангуяа Библи орчуулгын тал дээр бол одоо маш нэр хүндтэй юм байна. За энэ хүн бол Библийн ухааны доктор Баяр Жаргал гэдэг хүн ирсэн байна. Тэгээд энэ хүн бол ганцхан Библи орчуулга сколар судлаач хүн гэхээс илүү бас 11 жилийн турш пастрын үйлчлэл хийж байгаа ийм хүн байна. 11-с жил илүү л дээ. Илүү. За тэгэхээр танд манай өнөөдрийн нэвтрүүлгийн урилгыг хүлээн авч үнэтэй цаг зав гарган ирсэнд баярлалаа. Баярлалаа. Намайг тэгээд урьж оролцуулжаад баярлалаа. За тэгээд өнөөдөр ахаас ус гой марсаа гэж бодож энэ Библийн талаар тэгээд Библийн одоо доторх зарчим агуулгын талаар зарчмуудын талаар те ярилцъя гэж бодож байна. За эхэнд яг нэгэнт Библийн одоо судалдаг те Библийн Bible Studies мэргэжлийн одоо доктор хүн байгаа юм чинь нэг асуултыг асууя л да. Итгэгч хүмүүс их асуудаг. Танаа Библийг одоо Бурхны үг гэж бид нар яг яаж итгэх ёстой? Тэгээ эн чинь та нар өөрөө зохиоцсон юм шүү. Эдгээр итгэгч нар чинь зохиоцсон юм шүү. Тэгээ мэдээж хүмүүс асуух асуулт л та. Тэгээ ер нь хинж одоо итгэж байгаа хүн аливаа зүйлийг итгэхтэй. Тэгээ энэ одоо миний итгэх гээд байгаа зүйл яг хилээд байгаа зүйл нь яг тэрнийхэн дагуу үний юм уу гэж асуух хэрэгтэй, судлах хэрэгтэй. Тэгжээж хүн өөрөө итгэл найдвараа тэрэн дээр л тавина л да. Тэгэхээр яг Библийн хувьд бол Библи өөрөө нэлээд урт хугацааны туршид олон хүнээр бичигдсэн. Нэг удаа ингээд бичигдээд одоо дуусчихсан тийм ном биш, харин олон номын цуглуулга. Тэгээд дээрэс нь бас хамгийн гол энэ одоо Библийг бусад номоос ялгаж байгаа зүйл нь болохоор Библиэд бичигдсэн зүйл нь хүний санаагаар бичигдсэн зүйл биш. Одоо Тэнгэр газрыг бүтээсэн Библийн бурхан буюу одоо тэр бүтээгч эзэн бурхан өөрөө хүнд тэр одоо юу бичих вэ гэдэг санааг нь өгөөд бичүүлсэн гэдгээрээ бусад номноос ялгаатай. Тэр чанарыг нь бид нөгөө Бурхны ам амьсгалаар бичигдсэн гэдэг нэр томьёогоор ярьдаг. Энд дэр тодруулаад асууж болох. За таны яг хандлага бол нэлээд яг юм баримттай улс төртэй ярих дуртай хүн юм шиг байна. За судлаач учраас. За тэгэхээр таны яг ярьж байгаа хоёр логик байна л да. Нэг нь болохоор хүн яг одоо ямар нэг юмд харахгүй итгэх албагүй гэж. За нөгөөх нь болохоор Бурхны үгнээс одоо Бурханаас inspired те Бурханаас ирсэн ам амьсгалаар бичигдсэн үг юм а гэж. Яаж та энийг тайлбарлах? Энэ ямар зүй тогтол хараад та яг энэ тэр та өөрөө итгээд байна. За ер нь бол нөгөө Библийн түрүүн хэлснээр Библи маань өөрөө олон номын цуглуулга. Энэ 1000 гаруй жилийн хугацааны туршид өөр нөхцөл байдалд өөр хүмүүсээр бичигдсэн боловч тэр утга агуулгын хувьд яг зангидах юм бол яг л нэг зүйл дээр очдог. Нэг их сурвалжтай яг Бурхны үгээр одоо Бурхны ам амьсгалаар Бурхны санаагаар Бурхны өгөөглөөр бичигдсэн учраас хоорондоо зөрчилдөх зүйл байдаггүй. Энэ бол ерөөсөө нөгөө Библи энэ чинь нэг онцгой ном байна шүү гэдгийг илтгэж байгаа нэг аягүй чухал чанар байна. Нөгөө талаас Библиэд тэр анх бичигдсэн номнууд ингээд түүхэн хугацаанд бичигдэж явсаар хагаад тэнд өгж байгаа ерөнхий сэдв, ерөнхий хаашаа явж яана гэдэг зүг чиг нь хэрвээ харах юм бол энэ маань яг Есүс Христ рүү аваачиж байгаа. Энэ ерөнхий тэр хандлага, ерөнхий тэр сэдв гэх юм уу, ерөнхий илчлэлийн тэр явж байгаа зүг маань өөрөө бас эн чинь хоорондоо холбоотой, хоорондоо утга учиртай зүгээр л нэг олон номын хамаагүй олон номын цуглуулга биш гэдэг нь өөрөө харагдав. Энэ нь эргээгээ дахиад л нөгөө Бурхан энийг зоригтойгоор яг нэг тодорхой зорилгын төлөө өгсөн гэдгийг илтгэж байгаа нэг зүйл байдаг. Тийм дээрээс нь хоорондоо зөрчилдөхгүй чанар гэдэг маань өөрөө тэгвэл ягаад тэр өөр нөхцөл байдал, өөр хүмүүс, өөр цаг үе, өөр түүхэн нөхцөл байдал амьдарч ирсэн хүмүүс яаж өмнө нь бичигдсэн номнуудтай зөрчилдөхгүйгээр дараагийн хүмүүс бичсэн бэ гэдэг бол одоо хэрвээ Бурхны тэнд их сурвалж, Бурхны өгөгдөл хэрвээ байгаагүй байсан бол тэр бол хүний хар бол маш боломжгүй яагаад тэр өөр түүхэн цаг үед гэдэг маань ерөөсөө
маш хэцүү. 1500 орчим жилийн турш. Тийм, ер нь бол 1500 гэж үздэг. Тийм, ер нь 40 орчим гэж үздэг. Тийм, мэдээд яа тэн дээр яг тоочны 40 41 гэдэг тоо бол байхгүй л яг ойролцоогоор 40 орчим. Тийм, 40 орчим. Тийм. Тэгэхээр нэг найруулагчтай юм шиг. Тийм, ерөнхийдөө ингээд бүдүүн зургаар нь хэрвээ харах юм бол нэг зохиогчтой яг зохиогчийн өгөгдсөн зүйлийг яг бичсэн, дамжуулсан, өвлөж, хадгалж үлдээсэн хүмүүд бол мэдээж хүмүүс байгаа, олон янзын хүмүүс. Тийм. Тэгэхээр харин зохиогч нь бол нэг гэсэн үг. Тийм. Тэгэхээр яг Библи өөрөө бас Бурхны энэ бол Бурхны үг шүү гэдгийг илчилсэн, нотолсон үг өгүүлбэрүүд, өгөгдлүүд дотор бол зөндөө байгаа. Тэгэхээр тэр нь өөрөө эргээгээд за энэ бол Бурхны үг байна. Энэ бол тэр Тэнгэр газрыг бүтээгч эзний үг байна гэдгийг өөрөө бас тунхаглаж идэг. Тэр нь бас эргээгээд за энэ бол Бурхны үг байна гэд. Тэгээд тэр хэлж байгаа зүйл нь ерөөсөө тийм зөрчилдөх юм уу эсвэл худал болоогүй нэгсэндээ хэлсэн зүйл нь биелсэн өмнө нь хэлжсэн зөгнөл өмнө нь за ирээдүйд ийм юм болно шүү гэжсэн зүйлсүүд нь биелсэн биелэгдэж яваа учраас энийг эргээгээд нөгөө Библи бол түүхэн ном боловч бас эргээгээд энэ бол ирээдүйд болж байгаа өнөөдөр ч гэсэн болж байгаа зүйлсийг аль хэдийн хэлчихсэн зүйлийг өөрчлөн хэлсэн гэдгээр энэ бол үнэн баттай зүйл гэдгийг бас өөрөө баталж байна. Энэ нь эргээгээл нөгөө нэг Библи бол зөвхөн хүний зохиосон, хүний одоо санаагаар бичигдсэн ном биш шүү гэдгийг илтгэдэг бас нэг дахиад нэг шин чанар болчихж байна. Өнгөрсөн үеийнхээ датаг цуглуулад бүгдийг харж байгаад нэг төстэй хэмээгээ бичих гэж оролдох нэг өөр. Ирээдүйд төр чин зөгнөд байгаа нь өөрөө хүний оюуханаар боломжгүй зүйл. Тэгээд тэр нэг ялангуяа өөр хүмүүсээр үлдэх зүйлсийг. Жишээ нь Есүс Христ өөрөө сайн дураар зөгнөлийг биелүүлэх гэсэн ч гэсэн яг тэр нөө Ромын зэргүүд хувцсыг хавааж авч байгаа ч юм. Тэрийг Есүс Христ өөрөө найруулах боломжгүй байхгүй тий. Яг цаанаасаа Бурхны найруулгаар явагдаж байгаа. Ялангуяа яг Есүсийн үхэл Есүсийн хэрхэн цовдлогдсон үеийн тухай Есүсийн туулсан тэр үеийн шийтгэл, зовлон, тарчлалыг бол хэдэн зуун жилийн өмнө хуучин гэрээний Ишаи номон дээр ингээд баг яг хажууд нь байжгаад ингээд тэр хүнийг яаж зовж байгааг, юу туулж байгаа, яаж ташуурдуулж байгаа, яаж шийтгүүлж байгаа те яг тэр цовдлогддог юуны загалмайн үхлийн ял авсан хүн яаж үхдэг вэ гэдгийг харж байгаад бичиж байгаа юм шиг тийм дүрслэлтэйгээр тийм детальтайгаар бичсэн зүйл нь эргээгээд бол бас л зөгнөл гэсэн үг шүү дээ. Тэгэхээр тэр маань эргээгээд одоо шилбэл унших юм бол Есүсийн хэдэн зуун жилийн дараа үхсэн үхлийн үйл явцтай ерөөсөө яг таардаг. Тэгэхээр энэ бол зүгээр нэг л жишээ. Нэг л жишээ тий. Том дэндүү олон нотлогдсон. Нострадамус эффект гэж нэг зүйлийн талаар би сонсч байсан. Тэр яадаг вэ гэхээр Нострадамус Ванга энтриг болохоор зөгнөгчд байгаагүй. Маш ерөнхий юм ярьдаг ус учраас тэрийг юутай ч холбож тайлбарлаж болд юм а гэдэг. Тэнгүүд Есүс Христийг зөгнсөн зөвлөл нь тийм ерөнхий биш. Бүр маш нэрийн тэр байтугай яг энэ тэр цовдлогдох тухай зөгнөлийг одоо Давид хаан тэр хатгуулсан гэдэг талаар бичиж байгаа үед те. За тэгээд тэр Исаягийн тэр зөгнөлүүдийн үед цовдлогдох гэдэг тийм ял байгаагүй гэж байна. За яг миний яг мэдэх хамгийн эртний жишээ бол яг Александр хааны хүнийг цовдлсон тухай байгаа түүхэн. Тэгэхээр тэр зөгнөлүүд ч юм бол дандаа Александраас хамаагүй дээр үеийн зүйл шүү дээ тий. Тэгснээр тэр зөгнөлдөө Даниэлийн зөгнөл дээр хүртэл Александр хааны тухай гарч байгаа. Эзэн хаанд уусан 4 хуваагдах тухай гарч байгаа. 4 өөр ивэр ургаад гэх тий. Тэгэхээр дэндүү олон зөгнөл ялангуяа Есүс Христтэй бүр дэндүү олон дотор хувцсыг одоо хуваах гэж тэг шодно. Тэгээ гадуур хувцсыг ингээ урж одоо хуваана гэдэг хаа. Тэгээд энэ зүйлүүд чинь дэндүү олон байхгүй. Дэндүү олон зүйлүүд давтагдаад байна. Тэр нэг юм Библиэлд нэг юм Facebook интернетээр яваад байсан да. Нэг юм олон референсүүд ингээд солонгос шиг ингээд татсан байдаг тий. Ямар ч ном ийм олон урагшаа хашаагаар референс байдаггүй гэд. Та тэрийг харж байсан уу? Тэр үл хараагүй юм байна. Ер нь яг Библийн нөгөө нэг миний түрүү хэлжсэнээр Библиэлд олон номын цуглуулга гэсэн шүү дээ. Тэр олон номын цуглуулга маань эргээгээд нэг номд гарч байгаа зүйл нь нөгөө номтойгоо зөрчилддөггүй. Харин ч нэг нь нөгөөгийнхөө тайлбар болдог, нөгөө нөгөөгийнхөө бүр илүү нэмэлт мэдээлэл нь болдог. Эсвэл нэг нь нөгөөгийнхөө
зөгнөл нь нөгөөх нь биелэл нь болж байгаа. Яг тэр учраас тэр хоорондоо холбоотой ишлэлүүд одоо тэр яг одоо техникийн нэр томьёогоор ярих юм бол холбоотой ишлэлүүд гэж ярьдаг байхгүй. Тэгэхээр манай одоо жишээлбэл стандарт монгол орчуулгад тэр холбоотой ишлэлүүд гэх ингээд хэдэн 100-аар ингээд бичээстэй байж байгаа. Тэгэхээр тэр маань эргээгээд яг тэр Библийн номууд хоорондоо яаж холбогдлоо гэдгийг чинь зааж өгдөг зүйл л дээ. Тэгэхээр эргээл нөгөө нэг автортай нэг зохиогчтой учраас тэр чинь ингэж хоорондоо холбогдоод байгаа байхгүй. Нэг судалсан хүмүүс аль хэдийн холбоодын тавиад өгсөн. Тэрнийг дагаад үзэхэд бүгд боломжтой. Тий. Надад хуучин гэрээний хоёр зөгнөл бүр их сонирхолтой санагдаж байна. Хүний нэр устай зөгнөд. Жишээ нь Исая Кореш гэдэг хүн 200 жилийн дараа энэ ард түмнийг чөлөөлнө гэдэг талаар бичсэн байдаг. Тэгээ яг 200 жилийн дараа тэр нэртэй хаан чөлөөлж байгаа. Man from Judah, man of God from Judah гэдэг. Юдагаас ирсэн бурхны хүн гэдэг нэг учир битүүлэг бас хүн байдаг. Тэр хүн энэ аягүй сонирхолтой стори шүү. Би яг тэр хүний талаар уншсан. Тэгсэн чинь тэр хүн яг тэр дараа нь төрж энэ тахилчдыг устгах хааны талаар зөвгнөд. Тэгээд өөрөө бас одоо хуурамч шүүзүүлгээс болоод өгсөн байдаг. Арслан гэдүүлээд. За тэгсэн чинь би тэрийг уншиж байсан чинь манай хүүхэд библийг хөдөлгөөд тэгээ би дараа нь яг тэр хүүхдээ хөдөлгсөн хэсгээс гинт зүгээр яг хармаар санагдаад харсан чинь яг тэр зөвгнөл биелж байгаа хэсэг дээр гүгэд очсон байсан библи. Тэгээд яг дараа нь тэр хаан өөрөө тэр бууш бохнуудыг ингэж буулгаж хайжгаад энэ хэний буух юм гэсэн чинь яг тийм хааныг зөвгөнсөн гэсэн чинь яг өөрийн зөвгөнсөн байхгүй. Ийм хүн байж байгаа ингэж үхсэн гинлээ гэд энэ хүний буухныг 50 орхи гэд орхиж ийсэн. Тэгэхээр яг тэр одоо эртний яг миний хувийн историк хай. Тэр хүн тэр эртний хааныг зөвгнөд дараа нь тэр хаан тэр хүний бушиг олж байгаа юм ч гэсэн өөрөө яг ердийн тохиолдол биш байгаа байхгүй. Тэгээ яг зөв жоохон одоо өөрийнхөө историноос оруулчихад бол манай хүүхэд ч гэсэн тэрийг гүйлгээд би яг дараах тэр түүхийг уншиж байгаа юм бас аюул сонирхолтой. Одоо ухаан ороогүй жоохон хүүхэд гүйлгэж байгаа шүү дээ тийм ээ. Тэгэхээр цаанаа нэг юм найруулгууд байд юм шиг санагддаг. За Библийг уншина гэдэг нэг хэрэг амьдралдаа хэрэгжүүлнэ гэдэг нэг хэрэг. Есүс өөрөө энэ дээр маш тодорхой хэлсэн байгаа тийм. Одоо хатан дээр барьж байгаа, элтэн дээр барьж байгаатай адилхан гэдэг. За тууштай байх чадвар. Библиэлд нөгөө тууштай бай зоригтой бай гэдэг нэг алтартай ишлэл байгаа. Тэгээд ишлэлээр биш ч гэсэн ер нь бол агуулгын бурхан бид нарыг бас яг тийм хичээнгүү те. Паулостай нөгөө уралдаанаа би дуусглаа гэдэг гарч байгаа шүү дээ. Тийм байх айгүй чухал чадвар юм шиг санагддаг. За гэхдээ хүний мөн чанар бол ер нь л залхуурч гал махбодынхоо оюун санаандаа идэгдэж гээл те. Одоо махбодын хүслийн дагуу явчих гэдэг. Энэ тууштай байхыг ер нь яаж одоо пастор хүнийх нь асууж байгаа шүү. Яаж амьдралдаа хэрэгжүүлэх вэ? За тууштай байх. Ер нь л хүн биелдэг гэж боддог. Тууштай байхын тулд тэр хүнд зориг хэрэгтэй. Одоо хэрвээ тэр хүнд ямар нэгэн зориг байх юм бол ямар нэгэн очие гэсэн цэг, хүрээ гэсэн зориг хараа байх юм бол тэрнийхээ төлөө явна. Тэрнийхээ төлөө зүтгэн. Тэрнийхээ төлөө яг тууштай байж чадна. Хэрвээ ямар нэгэн очих цэг байхгүй бол те хүн хаашаа явах шаардлага байхгүй, хөдлөгч бараг шаардлага болно шүү дээ. Тэгвэл байрж яхад болно. Тэгэхээр эхлээд тэр хүнд ямар нэгэн бүр нэг бодиттой юм шигээр ингээ бүр нэг төсөөлөд харчихсан зориг мөрөөдөл байх хэрэгтэй. Тэгжээж яг тэрний хаараас л тууштай явах. Тэг миний хувьд ч гэсэн тиймэрхүү байдлаар л одоо явж ирсэн бас одоо ч гэсэн яг тэгээд зүтгээд л явж байна. Өмнө ярьж хахад та одоо тэгээ би юунд итгээд яваад байна гэж эргэлзэж ирсэн үү гэж асуухад бол та үгүй гэсэн. Яг л миний амьдрал өөрөө тэрнээс ч зүгээр л юм гайхамшигтайгаар яваад байсан учраас би бол тэгээ энэ ялгаа байна гэж мэдэрсэн гэж тайлжсэн. Энэ талаараа тайлбарлаж өгч. Гайхамшигтай байсан гэж юу гэсэн үг? За тий. Яг гайхамшигтай гэдэг утга нь ийм юм. Бурхны удирдлагаар миний итгэж байгаа Бурхны тий удирдлага чиглүүлэг залруулгаар ингээ яваад байгаагаа би хэлээд байгаа байхгүй. Яг өөрийнхөө санаагаар гэдэг юм уу, өөрийн ухаанаар бодож боловсруулад гаргасан төлөвлөгөөний дагуу ч юм уу эсвэл стратегийн дагуу яваад байгаа гэсэн утгаар биш. Зүгээр л би бүх юмаа бурханд ингээд даатгаал, зориулаад за бурхан минь та намайг чиглүүлээрэ, та намайг дагуулаарай, хөтлөөрөө гэдэг одоо эрхийг нь гэдэг жолоодлагыг одоо машинаар ярих юм бол машины жолоогоо
бурханд өгөөд тэгээ бурхан өөрөө жолооны ард суугаад миний амьдралыг дагуулад явж байгаа. Би хажууд зүгээр л жолоочийн хажууд суугаад тэр хаашаа намайг дагуулад явж байгаа зүйлийг нь амсаа туулаад явж байгаа нь өөрөө гайхамшиг. Яг л энэ миний бодсон зүйл биш, миний төлөвлөсөн зүйл биш. Миний хэрвээ би өөрөө бодсон бол энэ зүйлийг бодохооргүй, төлөвлөхөөргүй, тулахааргүй зүйлийг одоо тийм замаар яваад байгаа учраас тэрийг би гайхамшигтай л гэж хэлээд байгаа юм л да. Ингэж асуудаг л дээ. Итгэгчнэр та нараа ингээд өөрсдөө хийчээд тэрийг бурхамд даатгалаа гэдэг юм. Өөрөө чинь л хийсэн юм шүү дээ. Өөртөө л найдаг гэдэг тий. Жишээ нь та одоо болохоор таны талаар мэдээлэл байна л да. Кембриж их сургуульд Библийн ухааны докторыг хамгаалсан байна. За өөрөө Америкт одоо бас Гордон Конвеллийн одоо теологийн сургууль бас сурч ирсэн байна. Өөрөө ингээд их сайн боловсрол эзэмшчээд юм хийчээд тэрийг яагаа бурхан гэж хэлээд. Итгэгчнэр яагаад ийм яриад байд юм бол. За энэ бол нэг талаас харах юм бол хүн өөрөө хийгээд байгаа юм шиг харагдана. Тэ. А нөгөө талдаа тэр хүний одоо яг одоо жишээл би өөр дээр ярих юм бол энэ сургууль сурсан туулсан зүйлс маань хэрвээ бурхан тэр боломжийг надад өгөөгүй бол тэр үе таалгыг нээж өгөөгүй бол би өөрөө чадхааргүй зүйл байсан гэсэн утгатай. Тэгэхээр энд яг бурханы чиглүүлэг, бурханы ивэл, бурханы хангамж байгаа. Тэгтээ одоо жишээлбэл хаалга бурхан надад оолгоод өгөхөд би өөрөө л алхах хэвээр. Тэ бурхан намайг хүчээр миний хөлийг өргөөд тэр хаалгаа намайг гэж хүчээр ерөөс оруулахгүй. Нор ингээд түлхэт намайг түлхэхгүй, намайг түлхэхгүй, намайг хүчлэхгүй, намайг албадахгүй. За би чамд хаалга онгоолгоод өглөө. За чи одоо ороорой. Тэгэхээр тэр үед нь би өөрөө хөлөө өргөөд тэнд зориглоод ч юм уу яадгийн те орох ёстой, тэрүүгээр гарах ёстой. Тэгэхээр тэнд бол яг миний оролцоо байна. Гэхдээ тэр хаалгыг онгойлгосон нь би өөрөө биш. Тэр боломжийг нээсэн нь би өөрөө биш. Харин тэр нөхцөл байдлыг бүрдүүлээд нөхцөл байдлыг бүх тохироог нь бүрдүүлсэн нь бурхан. Харин зүгээр л би тэр бүрдүүлсэн тохироон дондор нь л би одоо явж байгаа нь л би өөрөө. Тэгэхээр одоо хичээл хонороо хийх нь ч гэсэн хичээлээ хийх, зүтгэхтэй мэрих, ном унших, одоо үдэн судлах хэвээр юмаа хийх, даалгавраа хийх тэр бүх юм маань би өөрөө л хийн. Тэ? Би гэхдээ тэр бүхнийг бас хийхдээ дахиад бурхнаас хүчийг гуйна, бурхан минь та надад туслаарай, та намайг чиглүүлээрэ. Би бол өөрийнхөө хүчээр, өөрийнхөө ухаанаар бол үнийг дийлэхгүй. Таал туслахгүй юм бол би чадахгүй гэдгээ хилээд, залбираад, бурханд бүрэн найдаад, түшиглээд л урагшаа явна л да. Тэгэхээр энэ дээр хоёулаа одоо нэг талаас харах юм бол хоёулаа байгаа гэсэн. Гэхдээ том зургаараа бол энэ дээр бурхан хийгээд байгаа зүйл рүү би зүгээр дунд нь л яваад байгаа гэсэн. За та бол боловсрал өндөртэй хүн юм байна. Маш өндөр боловсралтай юм байна. Тэгээ хувь хүний ч одоо сэтгэлгээний хэв загвар ер нь логик айгуу чухалдаг юм шиг байгаа. За Христ итгэлч өөрөө тэгвэл хэр рационал зүйл юм. Тэнэг хүмүүст Христ итгэдэг юм шүү. Боловсралын хүмүүст Христ итгэдэг юм шүү. Та яагаад итгэдэг? Ер нь бол Христ итгэл бол хамгийн одоо хүнээс бодох, тунгаах, эргцүүлэх зүйлийг шаарддаг итгэл гэж би үздэг. Тэрнээс хүнийг чи итэг энэ ийм л байгаа. Итгүүл итгэхгүй бол чи эндээс нэг нотлохоо шаардлагагүй гэдэг тийм харанхуй зүйлд итгэхтэй нотлохоогүй, түүхэн баримтгүй өнгөрсөн болон одоогийн тийм юмгүйгээр хүнээс шаарддаг тийм харанхуй хүний оюуны оролцоогүй итгэл бол ерөөсөө биш. Харин ч хамгийн ингээд тайлбарлах юм бол харах юм бол энэ хүн төрлөختний асуудлыг одоо хүн төрлөختний энэ гим нүгэл тэгээд гим нүгэлээс холбоотой улбаатай зөндөө олон асуудалд өгж байгаа бурхны шийдэл нь тэр шийдэл буюу Есүс Христ бол хамгийн утга учиртай хамгийн логиктой хамгийн л одоо хүний шийдэж чадахгүй зүйлийг бурхан шийдэж байгаа маань гэдгийг ойлгох боломжтой зүйл. Тэгэхээр Христ итгэл бол хамгийн rational буюу англиар бол rational гэж яддаг. Ер нь бол хүний оюун санаанаас оюунснаа ойлгоод тэрийг дамжуулаад ухаарах хамгийн боломжтой. Дээрээс нь энэ маань өөрөө түүхэнд болсон үйл явдлын одоо хуримтлагдал яваад байна шүү дээ. Одоо ингээд хуримтлагдал яваад байна. Хуучин гэрээний үеийг хэл Израилийн түүх байж. Тэр түүх чинь өөрөө тэр чигээрэл түүхийн баримтууд.
За тэгээд Иесус Христийн цаг үе байж байна. Тэрнээс хойш цаг үе. Тэгээд тэр хүмүүсийн итгэгч хүмүүсийн амьдралын түүх баримт тэр Христийн чуулганд болсон үйл явдлууд энэ бүхэн маань эргээгээд хуримтлагдсан маш их баримтууд байна. Тэгэхээр тэрийг харах юм бол энд нэг утга учир байна. Энэ яриад байгаа зүйл нь амьдрал дээр нь яриад байгаа зүйл нь түүхэнд болсон юм байна гэж эргээгээд нотлох гэх юм уу те баримтжуулах боломжтой итгэл. Тэрнээс биш түүхийн баримтгүй, нотлогоогүй, суургүй тийм зүгээр л нэг ийм байхгүй юу гэдэг нэг онлын хэмжээний тийм зүйл биш. Тэ хамгийн хүнээс тунгаагаад эргцүүлээд дүгнэлт хийх боломжтой итгэл. Иесус Христ гэдэг чинь зүгээр л гоё зохиол биш үү? Тэ. Иесус гэдэг хүн за хүн байсныг нь бол үл итгэж шнэ. Atheist одоо Ричард Докинс хүртэл одоо яг түүхэн байсныг нь бол хүлээн зөвшөөрсөн. Байгаагүй гэж нөгөө God Delusion гэдэг номон дээр бичээд тэгээд дараа нь уучлалтгүй байсан. За түүхэн талаас бол угаасаа байсан юм байна гэдэг тэр. Бурхныг үгүйсгэдэг хүн хүртэл Иесусийн түүхэн байсныг бол одоо нотолсон байдаг. За тэгвэл энийг юу штэ тэр гайхамшгууд нь хэтрүүлэхтэй юм шүү. Тэрийн зүгээр савнирын сайхан зохиогоод бичсэн юм шүү гэдэг асуулт орж ирдэг. Тэгэх юм яг тэгж хүн асууж болно. Тэгвэл тэрийг Библиэлд одоо шинэ гэрээний үедэр Есүсийн цаг үед Есүсийн хийж исэн үйлчлэл, Есүсийн хүмүүсийг эдгэж исэн үе, Есүсийн зааж исэн сургаалыг бичсэн шинэ гэрээний одоо сайн мэдээний номууд гэж ярьдаг. Эхний 4 номдор бол ерөнхийдөө Есүсийн амьдралын тухай байна. Тэгээд тэрийг хэрвээ харах юм бол Есүсийн хинбэ гэдгийг нь дандаа илчилсэн чанартай. Жишээлбэл за нэг сайн тамирчин байлаа гэж бодъё л да. Тэ? Одоо нэг сайн бүх. Тэгэхээр тэр бүх сайн бүх байх юм бол тэр хүний одоо амжилт нь ямар тэмцээнд төрүүлсэн, ямар медальтай ч гэдэг юм уу те ийм цол хамгаалсан, ингэж одоо амжилт нь хүрж исэн гэдэг нь нөгөө хүний хинбэ гэдгийг нь харуулна. Тэр хүний хүч чадлыг нь, тэр хүний чадварыг нь харуулна. Яг тэрнтэй адилхан Иесусийн хийж исэн тэр гайхамшиг нь Иесусийн зааж исэн сургаалууд нь Иесусийн хүмүүстэй харьцаж исэн байдал нь ч юм уу Иесусийн амьдарж исэн тэр амьдралын хэв маяг нь эргээгээд Иесусийн хинбэ гэдгийг нь баталж байгаа. Иесусийн эрх мэдлийг нь баталж байгаа. Иесусийн ямар зорилгоор энэ дэлхийд ирсэн бэ гэдгийг баталж идэг. Тийм. Тэгэхээр одоо түрүүний хэлгээр Иесусийн хийсэн зүйлсийг нь давстуулсан юм биш үү? Нэмэгдсэн юм биш үү? Дагалдагчдаар нь шавнирн л зохиоцсон юм биш үү гэх юм бол тэр түүхийг нь хэрвээ наривчлаад судлах юм бол хэрвээ зохиоцсон байсан бол тэр үйл явдлууд дээр болж байгаа эргэн тойрныг нь хэрвээ харах юм бол тэр хүмүүсийн өгж байгаа үзүүлэлт одоо үзүүлж байгаа хариу үйлдэл дээрээс нь бас Есүсийн эргээгээ тэр хүмүүст харьцаж исэн байдал тэрнээс Есүсийн шавнырынч Есүсээс хойш шавнырын үед ч гэсэн болж исэн үйл явдал нь эргээгээд бас яг давтагдж байгаа чанарууд байж байгаа. Тэгэхээр тэр зүйл ч гэсэн өнөөдөр ч гэсэн тодорхой хэмжээгээр бас давтагдж идэг. Эргээгээд энэ Есүсийн тэр болж исэн тухайн үед болж исэн үйл явдал зөвхөн тухайн үед бас болоод исэн зүйл биш ээ. Энэ бол Есүсийн эрх мэдлээс, Есүсийн хинбэ гэдгээс улбаатай учраас эргээгээд өөрийг нь батлаад байгаамаа. Хожим нь үзүүлж байгаа тэр итгэгч одоо хүмүүсийн за 12-ийн за 12-оос гадна тэр 1-р зууны 2-3-р зууны үеийн тэр итгэгч нарын хийсэн тэр гайхамшигтай зүйлүүд давтагдаал тэр нэг зүйл давтагдаал шүү дээ Иесус Христийн тэр үзүүлэн гэсэн гайхамшигуд нь. Тэгэхээр эдгээрийг бас бүгдийг үгүйсэх юм бол бид нэр түүхэн бүх баримтыг үгүйсэх хэрэгтэй гэж байгаа юм. Яа тэгэхээр түүхэн баримт гэдэг бол гэрчийн одоо бичээсээр хөндлөнгийн гэрчийн бичсэн зүйлийг түүхчийн боيو одоо бичснээр байдаг. Тэгэнгүүт Иесус Христийн талаар хамгийн олон одоо тэр яг хин нэгэн индивидуал бод хүний талаар бичсэн баримтаар хамгийн олон баримт байдаг гэнэ Иесус Христийн талаар. Тэгээд араас нь дахиад тэр нөгөө шавнар нь дахиад үргэлжлээд байгаа тэр зүйлүүд. Тэгэхээр тиймгүй байсан бол тэр олон улс үндэстнүүд тэр хүлээж авах байх. Жишээ нь Библиэлд гарч байгаа одоо нөгөө олон бурханд тэр грекийн хотууд тэр олон жил шүтсэн нөгөө Афин, Посейдон тэр бурхтуудаа гинт хаymааргүй байхгүй. Тэр бурхтаа бүр хаяхгүй гэд нэрдний чинь бүр бөөнөрөө
шорон боронд хавилж ирсэн шүү дээ. Тэгэхээр тийм их эсрэг явсан газар болгондоо толно. Бид нар ч гэсэн ингээд Монголд Есүс Христийн талаар ярьдаг. Есүс Христийг ярьсан газар болгонд хүн дээр тусгаж авдаг. Дургуутсаж хүлээж авдаг Есүс Христ. Яг гэвэл бүх шашны логикоос дандаа зөрөлдсөн. Эсэргээрээ бүр тий. Нөгөө бурхан нь өөрөө хүн болж ирээд бид нар өөрсдөө нөгөө олон зан үйл үлдэхгүйгээр дахил өрөхгүйгээр шууд авралт орно гэл. Тэгснэ бурхан нь өөрөө ирж товдлогдсон ч гэж юу яриад байгаа юм бэ гэл. Ахгүй. Тэгэхээр нэг үндсэл нь одоо яг тэр байна л да. Нөгөө ауткастууд тий. Хамгийн тухайн нийгэмдээ ингэж гологдож, жигшигдэж тий хавчигдаж явж иж тэрийг тараагаад байгаа. Тэгсэн хэрнээ тэр газар аваад яваад байгаа. Тэгэхээр энэ яг логикоос эсрэг зүйл байхгүй юу? Одоо тий бидний ердийн одоо конвеншнл бодлоос шал өөр байхгүй юу? Тэгэхээр хуучин гэрээний Еремия гэдэг хүн бас энэ тайгууд өстэй. Еремияг бол тухайн үед юм тэр шашны удирдагч нар ч авч хэлцэхгүй тэр шорон моронд хаяал тий алгадаж зодож доромжлоо иш үзүүлэгчд хүртэл наа чи худлаа ярьж чинь тий ингэж манай уус аврагдана гээл. Тэгсэн чинь тэр хүнийхийг ингээл устгал устгах байсан шүү дээ. Гэтэл дараа нь тэр зөвнөлүүд биелэх үед энэ хүний үнэн байсан байна. Тэ Небухаднезар хаан яриад энэ хүн миний талаар зөвгөнж исэн ба шүү дээ. Тэр нэг үлдээ гэ тэ. Түүнтэй адил Христийн бас нэг үндсэл байна. Тэр 12 шав. За Юдас ураад 11. За Паул нэгдэ. За тэгээд босод шавнуураас байгаа 75 гээл тэ. Юдасын орон дахиад нөхөн хамилсан. Тэгэхээр энэ хүмүүс Есүс Христ та нарыг барин хорин та нар миний нэрийн төлөө хавчигдана гэж хэлсэн. Хэлсээр байтал алуулна гэдгээ мэдсээр байтал очоод ярьсаар байгаа л алуулаад байгаа. Тэгэд эхлэх юм бол нэг өдөр бүгдийг нь алчаагүй. Хамгийн анх Джеймсийг алж байгаа. Тэрнээс хойш нөгөөд болчих болно зөндөө байсан. Тэгсэн чи яриа л байгаа. За Петр бол цагтаа айгаа зогтоож исэн хүн. Сүүлд айгаад үгүйсгэж исэн хүн. Сүүлдээ бол тэ намайг одоо алуулаа л тэ. Би бурхны үгээд авах юм уу та нарын үгээд авах юм уу гэж явж исэн. Тэгээд тэр 12 тэндээсээ одоо калт байгуулад амар их мэдлэлтэй болсон юм байхгүй. Дандаа явсан газар болгондоо тэгэж хавчлах туулж тэгэж яваад. Тэр яг хамт байсан тэр 12 нь л баттай. За тэгээд дахиад нөгөө 75, дахиад нөгөө 100 хэдэн хүн. Тэд нэр ингээд Христийн нэрийн төлөө тэгж тууштай яваад байгаа нь харсан зүйлдээ итгэлтэй байхгүй. Хүн худлаа гэж бодсон зүйлийнхээ төлөө амиа өгье гэж бодохгүй ямар ч байсан. Мунхруулсан юм биш үү гэж бодож болно. Одоо тэ бигдэ бомб зүгээд ингээд яадаг одоо террорист хүмүүс байж шүү дээ. Тэдний ч юм тэгвэл мунхруулсан тэд нар амиа золиулсан тэглээгээд үнэн гэсэн үг биш гэж. Тэгвэл 12-ын ялгаа нь яг Есүс Христтэй өөртөө хамт явж исэн. Тэгээд тэд тэр хүмүүсийн бичүүлтэснэр тэд нар өөртөө ч гэсэн цагтаа Есүс Христ эргэлзэж исэн. Үнэхээр гайхамшиг тохиолдод хань энэ ямар очиртай хүн байна гэдээ гайхаж исэн. Тим хүмүүс байсан байхгүй юу? Зарим нь бол одоо жоохон үгүйсгэж исэн. Бүр хожим нэтгсэн. Тим хүмүүс ч байгаа тэр дотроо. Тэгэхээр энэ хүмүүс яах гээд ингээд тэр хүний яг Есүсийн ярьсан зүйлийг одоо нотлох гээд ингээд алуулж хадуулаад бариулаад явуулсан гэдэг амар том үндэслэл байна. Бас тэр нөгөө одоо тэр ауткаст гэдэг одоо үндэслэл. Тэр чинь тийм Ромын одоо төр засгаас өгсөн зүйл биш байхгүй юу? Ромын төр засаг чинь 300 он хүртэл Константин хааныг эртэл Константин хааны цаг үе хүртэл Христ итгэгчнэр жаалаад амттай зодтолдуулаад шатаагаад тий хамаг мууг нь үзчихсэн. Тэгэхээр яах гээд тэр хүмүүс тэр дундаас тэмцээд байгаа гэдэг чинь маш том нэг үндэслэл байгаа байхгүй. Тэгэхэд одоо өөр хүмүүс тэнгүүд яг ингэж хэлнэ. Бүх шашин л тийм шүү дээ. Бүгд л тэгэл тэрнийхээ яг үндэ тийм шашин байхгүй. Яг үндэ тийм бүгд гэж бодоод байх. Исламын шашныг харах юм бол ерөөсөө дагалдагч нарын тэгж зовоод байсан юм байхгүй. Очоод тэр Меккаг эзэллээ, дараагийн хотуудыг эзэллээ, тулгадаг. За Аллахыг хүлээн зөвшөөр, үг бол үг. Тэгээд цэргийн хүчээр түүх нь угаасаа тийм. Цэргийн хүчээр байлдан дагуултаа явуулсан ба. Тэгвэл Христийн шашин шиг тэгж шавнар нь алуулах Христ алуулан байж ингэж яваал гэсэн юм байхгүй байхгүй. Энэ нь бол нэг маш том үндэслэл гэж харж байна. Тэг хүн ер нь тэгээд үнэн гэдгийг харсан өөрөө амьдралдаа тэрийг үзсэн. Тэгээд итгэсэн зүйлийнхаа төлөө бол хүн югаач өгөхөд бэлэн л байна л да. Тэгэхээр тэр яг Есүсийн хинбэ гэдгийг ойлгоод эргээгээд өөрийнх нь амьдралд гарсан өөрчлөлт, өөрийнх нь амьдралд гарсан тэр бүр нэг одоо цоошин хүн болж байгаа юм шиг тэр процесс маань өөрөө эргээгээд энэ бол үнэхээр би амиач өгөхөд бэлэн гэдэгт
цэг дээр аваачиж байгаа байхгүй. Таны хувьд та өөрөө бас гэр орноо орхиод бас үйлчлэл хийж явсан юм байлээ. Сонирхолтой усан онгоцсон дэр тийм ээ. 2 жил усан онгоцсон дэр. 2 жил 3 жил үү? 2 жил. 2 жил усан онгоцсон дэр үйлчлэл хийж явсан гэдэг. Энэ талаараа яриач. Энэ их сонирхолтой сонсогдож байна. Тэгээ яг энэ бол 93-аас 95 онд ингээд олон улсаар яваад Иесусийн тухай хүмүүст ярьдаг. Бас тухайн улс орнд байгаа боломж нөхцөлтөд тааруулаад янз бүрийн зүйл хийдэг тийм христийн байгууллага байд. Тэгээ тэр тухайн үед 2 усан онгоцтой. Тэгээ 1 усан онгоцсон дээр нь би очиж исэн. Өөр нэг бас Монголтай хамт. Тэгээ бид хоёр бол Монголоос хамгийн анхны хоёр л доо. Тэгээ бид нэр ингээд тухайн үед 2 жилийн хугацаанд Аз, Африк, Европын нэлээд орнуудаар явсан, аялсан. Тэгээ тэр бол сайн дурын үйлчлэл. Усан онгоцсон дээр амьдарч байхдаа бол хүн ажил хийн. Одоо жишээлбэл би бол тэр засвар хэсэгт нэг хагас жил ажиллаад дараа нь жил хагас номын дэлгүүрт ажилласан. Усан онгоцсон дээр номын дэлгүүрт байхгүй. Тэгээд бомб тулгандаа тэр номын дэлгүүрийг нээгээд хүмүүс орж ирж ном худалдаж авдаг. Тэр нь хүүхдийн ном байна, шинжлэх ухааны ном байна, Библи байна, бас Христ итгэлийн ном байна. Янз янзын ном байна. Тэгээд ер нь бол маш сайн ном, чанартай номнууд авч явдаг, зардаг. Тэгээд тэрүүгээр дамжуулаад тэгээд тэр хэсэгт нь бол би ажиллаж ирсэн. Тэгэхээр тэр бол маш сонирхолтой байсан. 300-аад 350-аад хүмүүс амьдардаг. Ер нь бол тэгээд нэг жижигхэн өрөөнд ингээд 3-4 үлээ амьдарна. Тэгээд олон улсын хүмүүстэй хамт зогсож, биенээсээ суралцаж, биенээсээ л одоо итгэлээрээ нэгдсэн бүгдээрээ Христэд итгэж хүмүүс. Тэгээ биенээсээ суралцаад бас өсөөд бас тэр чинь нэг жижигхэн орчинд дөрвөлээ нэг өрөөнд амьдрна гэдэг бол сайхан зүйл биш, амархан зүйл биш. Бас тэр заримдаа үл ойлголцсон, заримдаа тэр чинь нэг цэвэрч хүн байна, нэг заван хүн байна, нэг эрт унддаг хүн байна, нэг нь орой унддаг хүн байна. Тэр хүн байна тий. Тэгэхээр тэр бол нэг тийм зочдод л амьдраад байгаа юм шиг биш л дээ. Тийм. Тэгэхээр бүгдээрээ ажилтаа, зарим нь галтгоонд ажиллана, зарим нь моторын өрөөнд гээд маш халуун нөхцөл тостой хүнд нөхцөлд ажиллана, зарим нь галтгоонд хоол хүмүүсийн тэр 300-400 хүний хоолой чинь хийн. Тэгээд бүгдээрээ л ажилтаа. Тэгээд тэр бол их гоё байсан. Тэгээд миний ер нь Аз, Африк, Европоор явсан учраас за дэлхий гэдэг тэгээд энэ бөмбөрцөг дээр хүмүүс яаж амьдардаг, хүмүүсийн соёл ямар байдгийг, хэл ус ямар байдгийг ер нь тэгээд дээрэс нь Христ итгэгчид ямар бас өөр хэлбэр дүрстэй байдгийн бэ гэдгийг надад нүдийг маань нээж өгсөн 2 жил байсан. Маш гоё тийм дурсамжтай 2 жил. Энэ аяллаа явцад тийм сонирхолтой гэрчлэл ч юм уу тиймэрхүү зүйл болж байсан. Адил адилтай зүйл. Ер нь их болж исэн. Тэгэл Африкт явж исэн үе бол нэг маш их сонирхолтой миний хувьд бол Африк гэдэг төвд бол мэдээж миний хувьд анхудаа очиж байгаа. Тэгээд маш халуун. Тэгээд Африк хүмүүстэй анхудаа уулзж байгаа. Тэдний соёл, тэдний хэл яриач гэсэн өөр те. Одоо Африк хүмүүс бол ер нь их тийм найрсаг нөхөрсөг хүмүүстэй их инээмсэглсэн тийм хүмүүстэй гоё харьцдаг тийм цайлган хүмүүс. Тэгээд би жишээлбэл Мозамбикт нэг 2-7 хоног бүр Мозамбикийн 19 жилийн иргэний дайн дуусаад дөнгөж 1 жил болж байгаа үед тэр чинь тэр 19 жилийн усан тухай орж ирсэл маш хэцүүдсэн, сүйрцсэний дараахан бид нар очиж байгаа. Тэгээд яг хөдөө нэг тосгонд очиж байсан. Тэгээд яг тэр Африк хүмүүсийн нэг юм нөгөө сүрлээр барьсан байшингууд байдаг шүү дээ. Тиймэрхүү уртсанд тиймний хажууд бид нар майхнаа бариад ингээд тэднэртэй хамт ойролцоо амьдраад суралцаад тэднэртэй итгэгч хүмүүстэй хамт ингээд нөхөрлөөд явж байсан. Тэр цаг үе их байсан. Гэхдээ маш халуун 40 градустай их хэцүү байсан. Тэднээс одоо маш тийм энгийн хамгийн одоо зөвхөн үндсэн л хоол байдаг те зөвхөн тийм гоё ганган байхгүй тийм нөхцөл хүмүүс бас яаж амьдардаг юм бэ гэдгийг харах бол миний бол нүдийг нээсэн зүйл байсан. Тэнд бас итгэгч хүмүүс бас ямар сайхан Бурхныг одоо чинслэлээсээ магтаж бүжгэлж дуулдаг вэ гэдгийг бол би Кени улсад байхдаа харсан. Тэр одоо жишээлбэл тэр усан онгоцон дээр бид нар цуглаан хийж яхад тэр итгэгч хүмүүс цуглараад
Бурхныг дуулаад магтаад бүжгэлж яхад тэр бүжгэлжсэнээс болоод тэр том ус сонгоц бүр даригжсэн байхгүй. Тэгэхээр үнэхээр чинслэлээсээ Бурхныг магтах нь ямар бас гоё үед юм, ямар нөлөөтэй үед юм. Тэр бол зүгээр л минь ингээд бичигдээд үлдсэн. Тийм гоё дурсамжуудыг тэгэл энтгэхт бол маш их хүмүүс байна. Тэгээ бас ер нь ядуу зүдүү хүмүүсийг харсан. Тэр нөгөө одоо жишээл Мумбай эднэрт нөгөө юу гэж ислам баг нэг тийм хогтой тийм дүүрэгттэй ингээд үнэхээр бараг л нэг хогийн цэгийн хажууд хүмүүс амьдраад байгаа юм шиг тийм нөхцөл хүмүүс хэдэн мянгаараа амьдарч байгааг харсан, очиж исэн. Тэр бол бас л нэг нүд нээсэн хүмүүс бас энэ дэлхий дээр ямар олон өөр нөхцөл байдал амьдардаг вэ гэдгийг бол надад харуулсан. Тийм бас нэг миний нүдийг нээсэн цаг үе байсан. Тийм. Энтгэхт Христ итгэлтэй хүмүүсийн байдал ямар шүү дээ? Ер нь бол янз мужаараа өөр, зарим мужид Христэд итгэж хүмүүс нэлээд байна. Зарим мужид нэлээд бага байна. За бидний очсон тэр Керала мужид бол нэлээд өндөр хувьтай. Яг л тэнд Есүсийн дагалдагч нарын нэг байсан Томасыг очсон гэж үздэг. Тэгээд Томасын нэрээр нэрлэгдсэн сүм чуулган тэнд өнөөдөр ч гэсэн байдаг. Тэр түүхтэй холбоотой учраас ер нь л итгэгчид гайгүй өндөр байдаг. Тэгээ бүр нэлээд хойшоогоо зүүн хойшоогоо явах юм бол одоо Нага гэд Нагаланд гэж ярьдаг тэр мужид тэр хавийн хүмүүс бол ер нь 80-90% Христэд итгэж. Тий. Тэд нар бол ер нь харах юм бол яг Монгол хүн шиг нүр царайтай, ер нь Монгол угсаатай, ер нь Монгол гаралтай гэж үздэг юм байлээ. Тийм, гаралтай тийм түүхэн хугацаанд. Тийм. Тэгэхээр тэдний жишээлбэл ер нь итгэгчид бол маш өндөртэй. Тэгэхээр энтх гэж ярихаар чинь олон мууж байгаа. Тэнд том учраас. Тийм. Тэгэхээр янз. Зүг. Өөр ямар шиг бодлоод байна да. Хөлөг онгоцсон явахад. За хөлөг онгоцноор мэдээж усан онгоц учраас далаагаар аялж байгаа. Тэгээд далаагаар аялах бол бас их сонирхолтой. Заримдаа маш ширүүн далайн шуурхтай таарна. Заримдаа ерөөсөө зүгээр нэг шил тал шиг далаагаар аялна. Номхон далаа бол ерөнхийдөө номхон. Нам гүм сайхан тайван. Ялангуяа бид нар тэр Африкаас энтхийг рүү явж исэн тэр нэх гоё юм талисан далаагаар ингээд бид нэг хэд хоног явж исэн сандэ. Харин Африкийн өмнөд хошуу, тэр өмнөд Африкийн сайн итгэл хошуу гэж нэрлэгддэг. Тэр бол хамгийн ширүүн айхтар далайн айлуудын нэг байсан. Тий. Тэнд юу болсон бэ? Тэнд бол тэгэл одоо нөгөө дотор мухаарай л тий. Тэгэл бөөлжөөл зүгээр л хавтгай болно шүү дээ. Орон дээрээ хөвтөл хэдэн хоног хоол идэх чадахгүй, босч чадахгүй. Тэгэл арай гэж налиуранд очиод бөөлжөөл тэгэл буцаж хөвтөл ерөөсөө. Тэгээд яг сүүлдээ тэгээд дасдаг юм байлаа. Зарим хүмүүс дасан, зарим нь дасахгүй. Би бол миний хамгийн ихний аялал дээр хамгийн хэцүү аялал таарсан. Тэгээд тэрэн дээр бол зүгээр л хэд хоног хавтгай байсан. Тий. Тэгээд сүүлдээ нэг жилийн дараа аваа гайг болцсон байсан. Зарим хүмүүс бол ерөөсөө тасахгүй. Усан онгоцон дээр аялал эхлэнгүүд л тэгэл ерөөсөө шууд дотор мохоо харагддаг. Sickness гэдэг. Тий. Тэр хэвээрэл байдаг. Тэгэд усан онгоцон дээрээ зүгээр л 2 жил амьдрах юм уу тий? Солоор нэг буучаал тэгээд бомбтууд руу очиод зарим бомбтод 2-7 хоног, зарим бомбтод жишээлбэл энтхийг мэтийн хүн ам ихтэй газар бол жишээлбэл сар мар болно. 1 сар. Хүмүүс сонирхож магадгүй л дээ. Энэ үйлчлэл одоо ч гэсэн боломжтой байд юм уу? Одоо ч гэсэн байж лээ. Тэгээд одоо ч гэсэн ингээл гол нь яг очисон газар болгондоо ерөнхийдөө аль болохоор Иесусийн тухай хүмүүс ярьдаг, сайн мэдээ тараадаг тийм үйлчлэл. Тэгэхдээ энэ сайн дурах хүн өөрөө харин ч бүр мөнгө төлж ээж тэнд байдаг. Яг л тэр усан онгоцыг авч явна гэдэг маш өндөр зардалтай. Усан онгоцыг нэг өдөр л бомбонд байрлуулахад чинь нөгөө ус ариун цэврийн байгууламж энтертэй холбогддог учраас маш өндөр зардал гардаг. Тэр хүмүүсийн чинь хоол, унд, цэвэрлэгээ одоо угаалгын материал хичнээн маш их юмар орно. Тэгэл виз мисээс хавлаад ер нь өртөө өндөртэй зүйл. Тэгэхээр тэр хүн өөрөө мөнгө төлж сар болгон мөнгө төлж явдаг байхгүй. Тэгэд завин дээр ингээд ажиллаад амьдраад байгаа хүн чи хаанаас мөнгө олж төлтөө? Тэр одоо өөрөө нэг бол тэр хүн өөрөөсөө төлж болно. Эсвэл гэр бүлээс нь төлж болно. Эсвэл одоо илгээсэн байгууллага зэмжүүлгээс нь илгээж болно. Эсвэл өөрөө бас
хүмүүс найзууд руугаа бичээд те за надад туслаач дэмжээч гэдэг. Тэгээд янз янз аргаар л хүмүүс явдаг л та. Окей. Нэг юм байгаад байна шүү дээ. Одоо сайн дурын хүмүүс их ажиллаад байна шүү тэр завин дээр чинь. Тэгээд тэд нар ингээд цуглаан хийж явах үед бас үндсэн ажилчид гэж тэр хүн одоо завийг авч явж байгаа хүмүүс байх уу? Ер нь яг мэрэгжлийн усан онгоцны баг гэж бас байна. Усан онгоцны капитан байна. Тэгээд яг инженерүүд байна. Тэгээд яг одоо усан флотын талын усны мэрэгжилтэй яг усан онгоцыг авч явахад яг тусаа сургуулийг нь төгссөн мэрэгжилтэй, зэрэгтэй тим хүмүүс бол байгаа. Тий. Гэхдээ зарим ажил үүргийг нь яг нөгөө сайн дурынхнаасаа сургаад за явчихдаг юм. Яг би хэрвээ ганц бий байсан бол сонирхол явчмаар л юм байна. Амар сонирхол таттай байна. Тэгээ гэр бүлөөч гэсэн байдаг шүү. Гэр бүл хүүхдүүдтэйгээ тэрэн дээрээ тэр чин цэцэрлэгтэй, сургуультай, эмчтэй бүгдтэй хөлөг огсон завил огсон дээр бүхэн байгаа. Хөлөг огсон тэр чин нэг жижигхэн нэг тосхон 300-400 та тосхон тэгээ бүх юмтайгаа ингээд тосхон далар дээр яваад байна гэсэн үг тийм. Зөв. Яг энэ дэр яг явах боломжтой хүмүүс байгаа бол яг яаж одоо сонсохыг сонсч ивэл яаж ишээ ер нь бол энэ хэрцэд итгэгч хүн явдаг. Тийм. Энд яг байгууллаганд байдаг тэр англиар бол Operation Mobilization гэдэг байгууллага байдаг. Тийм. Тэгэхээр тэр байгууллагатай холбогдоод тэгээд бас Монголоос явах сонирхч хүмүүс байл яг тэр холбоотой сууг бас байгаа. Тэр яг энэ шалгуур дээр сургуультан дээргээд яах ёстой вэ гэдгийг бүгдийг хэлээд өгнө л доо. За тэгээд дэлхийн зөв Монгол улсын байгууллага санхүүгийн одоо үндэсний зохицуулагч гэдэг ажлаар ажиллаж исэн байна. За тэгж чад яагаад гинт Библи орчуулгаар орохоор болж байна? Өмнө нь бол жоох имээдэг байсан гэж ярьж ирсэн тий. Яг хоо би өмнө нь бол орчуулга хэлмэрч аман болон бичгийн орчуулга нэлээд хийдэг байсан. Англиас Монгол, Монголоос англи руу ном орчуулгын ажилдаа нэлээд ажиллаж байсан. Тэгээд намайг Ариун Библийн орчуулгыг эхлэхэд оролцооч гэж бол хүсэл тавьж ирсэн. Гэхдээ би тэр үедээ за энэ бол нэлээд том хариуцлагатай ажил учраас гээд би за уучлаарай би энд бол оролцохгүй гэдэг хэлж ирсэн. Харин яг нэг 2001 онд одоогоос яг 25 жилийн өмнө гэсэн үг. Нэг хурлын чуулганы үеэр нэг илгээлтийн эзэн буюу одоо Монголд 10 жил үйлчилчээд нутаг бүсчихсэн нэгэн гадаадын хүн. За монголчууд та нар нэг зүйлийг хийх ёстой гэд хэлж исэн зүйлсүүдийн дотор нь монголчууд та нар өөрсдөө Библийг эхлэнээс нь монгол хэл рүү орчуулах ёстой. Ийм ажил та нарыг бас хүлээж байгаа гэдэг зүйлийг хэлсэн. Тэгээд тэр зүйл нь миний санаанд яг нэг яг үр болоод суугдаад тэгээд тэрнээс хойш за ийм нэг маш чухал ажил байгаа юм байна да гэд тэр бодол миний толгойн дээрээс яваал явсаар байгаа за энэ зүйл магадгүй намайг бурхан яг энэ талбар руу дуудаж байгаа юм байна. Энэ зорилгыг надад өгч байгаа юм байна гэж шийдээд нэлээд бодоод залбираад тэгээд яг дэлхийн зүйн ажиллажсэн ажлаас за би уучлаарай одоо ингээд ажилласаа гарах нэ одоо ийм чиглэл рүү явж байна гэдгийг хэлээд тэгээд өөрийгөө за тэгвэл яг Библи орчуулга гэдэг ажилд за тэгвэл би өөрийгөө яаж хамгийн сайнаар бэлтэх вэ гэд өөрөө залбираад их нэртэйгээ бас ярилцаад тэгэл тэр аялал маань эхэлсэндээ. Энэ стандарт Монгол орчуулга одоо өмнөх орчуулгаас юугаар давуу талтай? Өмнөх орчуулгаас давуу тал гэж за онцлог гэж ярих нь зөв. Тий, онцлог гэж ярих нь зөв. Онцлог гэвэл за одоо жишээлбэл энэ манай стандарт Монгол орчуулгын шинэ гэрээ дөнгөж өчигдөр Монголд ирээд дөнгөж одоо ингээд дэрсэл маш цөөхөн хүмүүс харсан үзсэн байна. Тэгээд энэ орчуулгын хувьд бол яг нөгөө их хэлнээсээ хийгдсэн их хэл буюу хуучин гэрээ одоо энэ үеж нь хуучин гэрээ бол еврей арамей хэлээс хийгдсэн. За энэ хуучин гэрээ бол түрүү жил 25 онд хэвлэгдээд одоо хүмүүс тодорхой хэмжээгээр танилцуулсан байгаа. Харин шинэ гэрээ маань грек анхандаа грек хэлээр бичигдсэн. Тэгэхээр грек хэлнээсээ монголчууд өөрсдөө орчуулсан. Тэгээд манай төслөл үндсэндээ 5 зорилготой эхэлсэн. Тэгээд их хэлнээс нь орчуулна. Дээрээс нь бид нар яг үнэн зөв орчуулнаа. Яг хэл дээр байгаа утгыг монгол хэл дээр бид нар яг хамгийн яг үнэн зөвөөр болгохыг зорноо.
Дээрээс нь сонсголонтой орчуулна. Ингээ хүн сонсоход одоо аудиог нь сонсох юм уу те ингээ хүн магадгүй өөр нэг хүний уншиж байгааг сонсож байгаа хүнд сонсголонтой байлгана гэсэн зорилготой дараагийнх нь болохоор бид нар монгол төрлөх үг хэллэгээр буюу одоо нэг зарим номыг уншихлаар монгол үгнүүд юм шиг боловч жоохон ойлгогддоггүй нэг тийм гадаад дуу сонсогдоод байдаг шүү дээ. Эсвэл өгүүлбэрийн бүтцээсээ болдго юм уу, эсвэл сонгосон үг хэллэгээсээ болдго юм уу. Нэг тийм монгол чанар жоохон дутаад байдаг. Харин тэгвэл бид нар энэ Библийг уншихад бол ер нь зүгээр л маш тийм монгол хүн шууд ойлгох боломжтой монгол төрлөх үг хэллэгийг ашиглана гэсэн. Тэгээ хамгийн тав дахь зорилго нь болохоор ойлгомжтой гэдэг. Тэгэхээр энэ 5 зорилгыг бид нар өмнө тавиад ажилласан. Тэгээд өнгөрсөн 11 жил бид нар одоо энэ төсөл дээр ажиллаад ингээд одоо яг монголчууд өөрсдөө их хэлнээс нь Библийг орчуулад одоо дууссан. Тэгэхээр энэ бол мэдээж Библи монгол хэлээр анх орчуулагдсан хамгийн анхных нь бол биш. Тэ Библи аль хэдийн 700 гаруй жилийн өмнө монгол хэл дээр анх орчуулагдчихсэн. Тэр түүхэн донд өнөөгийн орчин цагийн түүхэнд болж байгаа нэгэн бас чухал үйл явдал бол энэ юм багмаа. Энэ нөгөө нэг ном биш, 2 ном болсны давуу талыг таарч ирсэн. Тэргээ тайлбарлая. Бид нар яг нөгөө орчуулга төсөл маань ингээд нөгөө шатаар явж байсан. Бид нар хуучин гэрээнээс эхэлсэн. Тэгээ дараа нь бид нар хуучин гэрээнийхаа дараа шинэ гэрээ рүү орсон учраас энэ хуучин гэрээний номнууд маань уншигчдад цаасан хэлбэрээр хүрэхэд бэлэн болцсон байсан. Тэгэхээр бид нар хуучин шинэ гэрээг ингээд бэлэн болтол нь заавал энийг хүлээгээд байх шаардлагагүй. Энийг айлтгахаар цаасан хэлбэрээр хүргэжээ гэд бид нар шинэ гэрээг хуучин гэрээг бол цаасаар аль хэдийн хүргэцээ. Гэхдээ манайх бол бас аптай Библийн гар утсан дээр ажилладаг аптай тэрэн дээр бол аль цаасан хэлбэрээс төрүүлээд явж идэг. Тэгээд бид нэр бэлэн болгосон номнуудаа тэрэн дээр оруулаад явсан. Тэгэхээр өнөөдөр бол ингээд энэ аль хэдийн жилийн өмнө гарчихсан учраас өнөөдөр шинэ гэрээ маань ирж байна. Тэгээд хүн одоо ч бол яг ер нь бол Библи нэг бот болж ер нь хэвлэгддэг тийм ингээд байж идэг. Манайх ч гэсэн явандаа бол тийм болно. Смоо орчуулга бол яг смоо хувилбар бол тийм болно. Гэхдээ өнөөдрийн хувьд яг гарцсан байгаа зүйлийг одоо нэг давуу тал нь ашиглах юм бол одоо жишээл шинэ гэрээ уншиж байгаа хүн шинэ гэрээг ингээд дэлгэцсэн байж хаад энэ дээр холбоотой ишлэл дотор нь хуучин гэрээний ишлэл гарах юм бол хуучин гэрээгээ дэлгээд хуучин гэрээнээсээ гаргаад тэгээ тэрийгэ эргүүлэхгүйгээр энд нь орхиод тэгээд ингээд хоёр номоо хоёулангийн дэлгэж агаад Библи судлал хийхдээ харьцуулж унших тэгээд наашин шааш нь эргүүлээд ахааргүйгээр тэгж унших боломжтой л доо. Тий. Тэгээд шинэ гэрээ маань бас ардаа юм нөгөө өнгөт газрын зураг нэмэгдсэн. Тэгэхээр энэ маань бас бид нарыг эргээгээд яг энэ хуучин гэрээн дээр гарч байгаа үйл явдлуудыг энэ шинэ гэрээний ард байгаа энэ номын газрын зурагтайгаа холбож энд энэ үйл явдал энд болсон юм байна гэж харах боломжтой болгож өгч байгаа. Танай ап бас нэлээ одоо судлал Библи маягийн одоо өгөгдөлтэй байгаа гэдэг. Тэр талаар яриач. Энэ бол ап маань бол ер нь манай орчуулга бол маш их мэдээлэлтэй. Библийн текстээс гадна 12,000 зүйлт тайлбар байгаа. Холбоотой ишлэлүүд хэдэн зугаараа байгаа. Дээрээс нь хуучин гэрээний төгсгөлж байгаа, шинэ гэрээний төгсгөлж байгаас үгийн тайлбар хэсэг гэдээ байж байгаа. Дээрээс нь бас газрын зураг байна. Тэгээд ном болгоны өмнө номын товч танилцуулга гэж байгаа. Тэгэхээр энэ ном хизээ яаж бичигдсэн, гол агуулга нь юу юм бэ гэдгийг товчхон тайлбарлаж өгч байгаа. Тэгэхээр ингээд базаад хэлэхээр энэ одоо ердийн зүгээр л Библийн тексттэй Библи гэдэг одоо зүгээр энгийн орчуулгаас нэмэлт юмтай маш их материалтай учраас бараг судлал Библи хэмжээнд очиж байгаа. Апн тий. Тэгээ апн ч байна, цаасан ч гэсэн. Цаасан хэлбэрийн адилхан. За веб бол арай жоохон хоцроод байгаа шүү тий. Тий, веб дээр бид нэр арай нөгөө шинжилгүүдээ арай дараа нь хийдэг учраас явж байгаа. Гэхдээ одоо манай веб бол ер нь бол бараг шинжилэгдээд дуусч байгаа. Бүх номнууд бол хуучин гэрээ, шинэ гэрээний номнууд бүгд ороод дуусч байгаа. За ямар ч үсэн та бүхний хийж байгаа энэ ажилд баярлалаа. Танай баг хамтлаганд. Тэгээ бурхны ажил танараар хийгдэж байгаа гэдэгт итгэлтэй байна. Англи хэл дээр бас ESV, English Standard Version гэж байдаг. Тэр болохоор бас ер нь нөгөө зохиогч нарын одоо орчуулагч нарын тэр теологийн үзэл сурталт хамгийн бага орсон юм шиг байгаа. Тэгээд яаж ч уншсан нэг бол яг баттай нэг юмнууд нь л байж идэг. Нэлээд сайн хэлбэрийг санагддаг. Яг би бол таны төвшөнд мэдлэгтэй юм биш л те. Зүгээр итгэгч хүний хувьд уншихад бол надад тэр өвтэйхэн байдаг. Тэгэхээр стандарт монгол орчуулгаас гарч аваад баяртай байна. Шинийг нь бол хараахан уншиж үзэг байгаа. Хуучныг
уншихад бол бас айгүй ойлгомжтой байсан шүү. Яг тэр ойлгомжтой гэдэг чинь бол байсан шүү. Яг гоё хэллэр энгийн те нэг одоо итгэж биш хүн уншсан ч гэсэн ойлгож чахаар айгүй гоё энгийн үгтэй байсан. Ямар ч ийм ажил хийж чад баярлалаа. Тэгээд бас зашин дэлгэд манай шинэ гэрээ маань ирсэн хилэгдээд ирсэн учраас бид нар 8 сарын 7-нд яг Smart Монгол орчуулгын одоо бүтэн библийнхаа албан ёсны нээлттэй хийнэ. Тэгэхээр тэрэн дээр бас хүмүүс хинч ирж болно. Сонсогч нар ирж болно. Сонсогч нар ирж болно. Тэр нь тусгай урилга хэрэггүй. За бүхэн өргөний артал байдаг, замын артал байдаг, Millennium Plaza гэдэг газар 8 сарын 7-ны 14 цагаас болно. Тэгээд тэнд бол бас манай Smart Монгол орчуулгын онцгой хямдрал тэр өдөр бас явагдана. Тэрнээс өмнө ч гэсэн бас байгаа л да. Гэхдээ тэр өдөр бүр онцгой хямдрал бас байгаа. Тэр үйл ажиллагаа маань бүгдээд нээлттэй хинч ирж болно. За энэ итгэгч хүний дуудлага гэж юу нэг юу хэлээд байдаг юм л. За дуудлага зорилго гэсэн үг л дээ. Бурхан өөрийнхөө ард түмэнд жижигчлээд ярих юм бол хүн болгонд зориулсан төлөвлөгөөтэй. Хүн болгон зориулсан зорилго. Өөрийн ард түмэн гэж юу юм бэл? Израильчууд юм. Израильчууд тий өөрт нь итгэсэн хүмүүсийг л хэлж байгаа. Энэ Библийн нэр томьёо л да. Өөрийн ард түмэн гэдэг нь Бурхан хамт болсон. Тий. Бурханы харьяат болсон бүх хүмүүсийг л Бурханы ард түмэн гэж байгаа. Тэгэхээр Есүс Христэд итгэсэн хүн болгонд Бурхан төлөвлөгөөтэй, зорилготой. Тэгэхээр Христэд итгэснээс хойш амьдрал бол яг тэр Бурханы тавьсан зорилго төлөвлөгөөний төлөөл одоо явах амьдрал гэхгүй юу? Уг нь бол бид нар тэрнээс биш өөрийнхөө зорилгын төлөө ингээд үржлүүлээл амьдрах тийм амьдрал бол Христэд итгэснээс хойш бол байх ёсгүй. Христэд итгэсэн бол тэр хүн шинжлэгдлээ, өөрчлөгдлөө, шинэ хүн боллоо. Тэрнээс цааш амьдрал бол ерөөсөө эзний төлөө амьдарч байгаа амьдрал. Тэгэхээр миний зорилго биш, миний дуудлага биш те. Эзэн намайг юуны төлөө дуудаж байна? Тэр зорилгын төлөө дуудагдаад тэр зорилгын төлөө явах амьдрал. Тэгэхээр хүн болгонд Христэд итгэсэн хүн болгонд Бурханы тавьсан зорилго байна. Тэгэхээр тэр зорилгоо хүн Бурханаас үргэлж асууж явах хэрэгтэй. Библиэлд нэг ийм ишлэл байгаа л да. 2 дугаар шастрын өөрт нь зүрхсэтгэлээ бүрэн зориулсан хүнийг дэмжиж түшхийн төлөө Бурхан энэ дэлхийг хаасайгүй одоо ирж хайж байдгаа гэсэн. Тийм ишлэл байгаа. Тэгэхээр тэр Бурхан яг өөрийнх нь зорилгын төлөө Бурхан та надад ямар зорилго тавьсан, надад ямар дуудлага өгсөн те, та надад юу хийлгмээр, та надаас юу хүсэж байна гэдгийн төлөө явдаг, тэмүүлдэг, ирмэлцдэг тийм хүнийг Бурхан үнэхээр хүсэж байдаг. Бас тийм хүнийг Бурхан өөрөө дэмжиж түшж байдаг. Тэгэхээр тийм зорилгын төлөө л одоо тийм зорилгоо бид нэр олж мэдэх хэрэгтэй. Тэрнийхээ төлөө бид нар өөрсдийнхээ амьдралыг зориулах. Тэгэхээр энийг олж мэдэх нь өөрөө одоо Христэд итгэгч хүний хувьд бол хамгийн баяр хөөртэй, хамгийн утга учиртай амьдрал болж байгаа. Тэгээ миний хувьд бол одоо тодорхой хугацаагаар Бурхан намайг Библи орчуулга гэдэг ажилд дуудсан маань яг тэр зорилгыг олж мэдсэн маань миний хувьд бол хамгийн баяр хөөртэй, хамгийн адал явдалтай, бас хамгийн гайхамшиг олон зүйл суралцсан тийм цаг үе байлаа. Одоо мэддэг үржлээд явж байгаа. Тэгэхээр итгэгч хүний хувьд бол тэр Бурханы тавьсан зорилгыг олж мэдэр тэр нийтлээ явж болно. За жишээлбэл зарим хүний хувьд бол энэ бизнес байж болно, тийм. Бүхэн одоо чуулганы амьдралтай холбоотойгоор амьдрна гэсэн үг биш. Зарим хүний хувьд бол одоо жишээлбэл мэрэгжлээр ажиллах, тийм, эмчээрээ ч гэдэг юм уу, инженерээр ч юм уу, эсвэл зарим хүний хувьд бол төрийн байгууллагад ажиллах нь, тийм. Бурханы тэргүүн тавьж байгаа дуудлага байж болно. Тийм. Тэгэхээр хүн ерөнхийдөө л Бурханы тавьж байгаа зорилгыг олж мэдэх хэрэгтэй. Тэгээд тэр зорилгын төлөө бас хүн айгүй тууштай явах хэрэгтэй. Тийм. Тэгээд Бурханы тавьж байгаа зорилго учраас тэр нь өөрөө хамгийн утга учиртай, хамгийн бас бүхэнд амар тайвныг авчирдаг, баяр хөөргийг авчирдаг, бас хамгийн сэтгэл ханамжийг авчирдаг тийм амьдрал. Тэгэхээр тэрнийхээ төлөө бас хүн тууштай байх хэрэгтэй. Тэгэхээр тууштай байна гэдэг бол ер нь Бурханы зорилгын төлөө явхад хэрэгтэй маш чухал чанаруудын нэг л дээ. За маш том сэдв орж ирж байна. Тууштай байхыг би буцаад асууна.
Тэр дуудлага гэдгийг ер нь хүн яаж мэддэг юм бэ? За дуудлага гэдгийг бурхантай харилцаанаас л мэднэ дээ. Одоо жишээлбэл гэр бүлийн харилцаан дээр эцэг их хүүхэд хоорондоо яаж харилцаж, яаж ойлголцож байна. Яг тэрнтэй адилхан бид нар бурхантай харилцаад өдөр тутмынхаа амьдрал дээр за бурхан минь та надад ямар зорилго тавьсан бэ? Та надаас юу хүсэж байна гэдгийг яг тэр итгэлийн амьдралын өдөр тутмын бурхантай харилцах ойр дотн харилцаанаас л олж авна. Хэрвээ бурхантай ойр харилцаатай биш бол тэр бурханы зорилгыг надад тавьсан зорилгыг олж мэднэ гэдэг бол маш хэцүү. Нэг тийм ерөнхий нэг юм бүдэг бадаг мэдрэмжээр явж магадгүй. Эсвэл баг бурханы тавьсан зорилгыг мэдхгүйгээр яваад байгаа гэж болно. Бурхантай ойр харилцсан гэхээр яаж харилцах вэ? За эргээгээл нөгөө дүрслэх юм бол харьцуул жишээлэх юм бол за эхнэр нөхөр хоорондоо яаж ойрхон байх хэрэгтэй вэ? Тэр нь ярилцах хэрэгтэй, ойлголцох хэрэгтэй, цаг өнгөрүүлэх хэрэгтэй. Тэр эцэг их хүүхэд бас яг адилхан тий хамт цаг өнгөрүүлж ярилцж, ойлголцож дотн болдогтой яг адилхан бид нар бурхантай харилцах хэрэгтэй. Бурхантай харилцах маш нэг чухал зам маань бол Библи байгаа. Библи бол өөрөө бурханы биднэрт өгсөн заавар гэсэн үг. Амьдралын маань заавар, амьдралын маань гол луужин Библи байж байна. Тэгэхээр Библийг унших юм бол бурханы хүслийг таньж мэдэх маш том одоо бурханы зорилгыг олж мэдэх замаа бий. Зөв замдаар явж байна л гэсэн үг. Тэгэхээр бурхантай ойр харилцна гэдэг нь бурханы үгтэй нөхөрлөнө гэсэн үг, бурхантай хамт цаг өнгөрүүлнэ гэсэн үг, бурханы хамт залбирна гэсэн үг. Тэгээд бурхан юу гэж хэлж байгааг бас мэдэх тийм мэдрэмж айгу нээлттэй байх хэрэгтэй. Бурхан ингэж хэлээд байна уу, ингэж хэлээд байна уу те энэ хүнээр дамжуул надтай ярьж байна уу, эсвэл энэ нөхцөл байдлаар дамжуулан бурхан ийм талыг нээж байна уу, үгүй эсвэл надад үгүй гэж хэлж байна уу, заа гэж хэлж байна уу гэд тиймэрхүү ер нь маш олон юмнуудыг нийлүүлж ижил бурханы хүслийг, бурханы зорилгыг олж мэднэ л дээ. Гэхдээ энэ нэг тийм нэг ийм ид шидэ юм шиг тэл ингээд шавыг хаяач юм эсвэл нэг зоос эргүүлээлээ отик гэж нэг тэрэн шиг нэг тийм ид шидийн зүйл бол огт биш. Мэрэг төлөг хийгээд нэг хийх биш гэж байна. Шууд эсвэл ингээд зарим хүн ингээд за бурхан танаатай яриаг ингээд библийг ингээд легэнгүүтээ за яг энэ хэлж ингээд тэгээд тэр бол үүндээ нүдэн амжилтна хатгаж батгаад. Тэр бол ерөөсөө огт биш. Жорж Миллер нэг бас аяг гоё хэлсэн байлээ. Бид нэр ганцхан нөгөө мэдрэмжэн дээр тулгуурлаад ажиллахгүй. Библийн үгтэй тулгуурлах хэрэгтэй. Тэгэхгүй бол чи маш том төөрөгдөлд орно. Ганцхан Библийн үгээс гадна тухайн нөхцөл байдал хангамж яаж орж ирж байна. За тэгээд зам яаж засагдж байна. Тэр өөрийнхөө чагнаад Библийн үгээ нөхцөл байдалтайгаа тулахад ингэж шалгах хэрэгтэй гэж хэлсэн байсан. За сонсогчноос хальт төлөөлөл өчгээд манай одоо сая зураглаас залуу маань хэлж байна. Миний нөгөө харшил хөдөлсөн байгаа жоохон уушиг сонсогдоод байгаа гэж байна. За би бас урд чинь нойр багтай ягаадсан. Тэгээд жоохон ингэж байгаа шүү уучлаарай. Жоохон үл тоосон юм байхгүй шүү. За түрүүн тууштай байдал гэдэг зүйлийн талаар ярих гэж байна. Тийм за тууштай байдал гэдэг бол хүн төрний маш чухал. Миний түрүүн хэлжсэн те хүн зоригтой байх хэрэгтэй. Хэрвээ зорилго нь тодорхой байх юм бол тэр зорилгоо өөрөө хараад төсөөлөөд за би энд яаж хүрэх вэ гэд явна. За жишээлбэл би яг нэг 10 жил төгсөөд нэгд надад тавьж ирсэн нэг том зорилго бол англи хэл сурах байсан. Тэгэхээр тэр англи хэлийг би яаж сурах вэ гэдгийн төлөө бол би бол тухайн үед миний хамгийн том зорилго байсан учраас би бүх юмаа зориулсан. Бүх юмаа ерөөсө тууштайгаар тэрний төлөө өгсөн, цагаа өгсөн, өөрийнхөө хүч болцоо одоо миний ямар л цаг боломж байдгийг тэрний төлөө өгч ирсэн. Тэгээд жишээлбэл 91 онд л та тэгээд за англи хэлгүйгээр бол ер нь бол сайн боловсрол, сайн мэдээлэл авна гэдэг боломжгүй юм байна. Тэгээд дэлхийд байгаа тэр мэдээлэл, тэр дэлхийд байгаа боловсрол руу гарц маань зам нь англи хэл юм байна гэж би ойлгосон. Тийм учраас англи хэлийг л ерөөсөө суръя гэдэг хамгийн том зорилгоо тухайн үедээ болгож тавьж ирсэн. Тэгээд англи хэлийг сурахын тулд би жишээлбэл өдөрт 4-5 цагийг зарцуулдаг гэсэн. Тэр үед сайн англи монгол тойл гэж байгаагүй. Тэгэхээр би орос хэлээр дамжуул сурж ирсэн. Англи, орос монгол тойлчийг ашиглаад тэгээ баг өөрөө ингээд үг болгонуудыг бичээд бичсэн үгнүүдэд байн хараад уншаад тэгээ тэр тухайн үед англи хэл дээр материал маш ховор байсан. Тэгэхээр нэг Монгол мессенжер гэдэг сонин гардаг. Тэгэл нэг хэдэн монгол жуулчны компани гаргасны хэдэн материалууд олж аваад тэгэл нэг тиймэрхүү л хэдэн англи хэлээр байсан юмнуудаар дамжуулж тэгэл ерөөсөл гарт таарлцсан юм болгоныг л
ашигладаг байсан. Тэгээд ерөөсөө цаг хүч энерги л ер нь тэрний төлөө маш их өгсөн. Тэгээд тэрний маань үр дүн бол маш их гарсан. Би тэр нь бүр хамаг байдгийг манд зарцуулсан, зориулсан учраас эргээгээд миний дараагийн нэлээд олон жилийн дараа ингээд жишээлбэл 9 жил би ингээд яг үргэлжлүүлээд магистр доктор гэдэг ингээд сурж байхад миний суур маань англи хэл байсан. Тэгэхээр би хэлний ямар нэгэн түүртэхгүйгээр, хэлний хувьд ямар нэгэн асуудалгүйгээр яг сурах ёстой юмаа сурахад цагаа зарцуулахад тэр маань надад ерөөсөө суур болж гисэн. Тэгэхээр хүн ер нь ялангуяа монголчууд дээрээс нь эрэгтэй тий залуучууд тууштай байх дээр энэ маш их анхаармаар санагддаг. Тэгэхгүй Монгол эмэгтэй хүн эмэгтэй октод тий ер нь гайгүй арай гайгүй. Харин залуучууд эрэгтэйчүүд ер нь жоохон шантрамтгай юм уу? Бас нэг тийм тууштай байх дээр жоохон арай сул юм болов уу гэж би бодох гээд байдیں۔ Гэхдээ хүн болгоно мэдээж өөр л дөө. Гэхдээ ерөнхийдөө зөвхөн массаар нарах юм бол яг энэ тууштай жижиг тэр тууштай байдал гэдэг зүйл нэг юм дандаа зөвхөн том юм дээр яригдахгүй. Одоо жишээл жижигхэн зүйлээр ч те. За би яг цагаа жишээлбэл би барьж гэнэ үү гэдэг дээр те. Хэрвээ би цагаа барих цагийн имийг цагтна гэдэг жишээлбэл зүйлийг сурчих юм бол би яг тууштай байхад надад нэг алхам би суралцж байна гэсэн үг. Тэгээд цагийг одоо хүнтэй уулзах цагаа барих юм эсвэл ямар нэг юм хийж эхлэх цагаа барих ч юм уу эсвэл би даалгавраа хийх цагаач гэдэг юм уу эсвэл би ямар нэг юм хийхдээ цаг барих гэдэг ийм жишээлбэл зүйлээр суралцчих юм бол намайг тэр тууштай гэдэг зүйл рүү намайг хөтлөхөд нэг том алхам болж гэж. Тэгэхээр иймэрхүү байдлаар бид нэр тий тууштай гэхээр нэг зөвхөн нэг том юм дээр л яригдах зүйл биш. Энэ зүгээр л ерөөсөө л би маш жижиг юмнаас л эхэлнэ. Бүх юм ерөөсөө хэмжтэй байвал тий. Гой зөвлөгөө байна. Өөр практик ямар зүйлүүд хэрэгэлдэг вэ? Одоо багасаа нөгөө аав ээжийн цэрэгч юм уу тийм байлээ хүүхдүүд амар юм сахилга баттай өссөн. Тэнгүү тэр нь насан туршийн дараа аягүй том давуу тал болоод байгаа. Угаасаа л тэр сахилга баттай ч амархан болцсон тий. Тэнгүүд хитрхийн нөгөө одоо таваар өссөн хүүхдүүд бол сахилга бат нэлээд муутай байх шиг байдаг. Яг нөгөө дуртай үедээ идэх юм аядаа дуртай үед юм үзэх юм үзээд аав ээжтэйгээ зөрөлдөөд ингээ юм хайгээд өссөн хүүхдүүд бол сахилга бат гэдэг юм нэг одоо хол танил биш байна. За багаар жижиг эхлэх юм байна. Өөр танд гой зөвлөгөө байна уу практикл? Тэгэхдээ бас сахилга бат гэдэг зүйл хүн болгонд хэрэгтэй. Тэгэхдээ энэ бас нөгөө хүн болгонд яг ингээд одоо жишээл яг нэг 2-3 хүүхдийг зэрэгцүүлээд яг адилхан зүйлийг заасан ч гэсэн тэр 3 хүүхэд 2-3 хүүхэд гуруулаа яг адилхан болно гэсэн баталгаа бас байхгүй. Тэр хүүхдийн өөрийнх нь хувь чанар байна, хувь онцлог байна, сэтгэлгээний онцлог байна. Тэрнээсээ болоод үр дүн ер нь их өөр гарна. Тэгэхээр яг ингээд нөгөө массаар үйлдвэрлэж байгаа юм шиг бүх юм адилхан нэг шаблоны дагуу хүүхэд тэгж болохгүй л дээ. Ер нь гарахгүй. Тэгэхээр хувь чанараас ерөөсөө маш их юм хамаарна. Гэхдээ яг нь ерөнхийн нэг тийм зарчмууд юм бол байна. За тэр ер нь бол бага юмд итгэмжтэй байх, бага юмд хариуцлагатай байх, бага юмыг баг гэж гололгүй байх бол ер нь маш чухал чанар. Тэгэхээр бага юмыг одоо энэ жижиг юм чи яа гэм бэ өө би дараа хийчин ч гэдэг юм уу. Эсвэл энэ жижиг юм чи яах вэ би том юм дээр л би анхаарыг гэдэг гэжээвэл том юм дээр хязгаарч анхаарахгүй гэсэн том юм дээр хариуцлагатай байхгүй. Тэгэхээр бага юм дээр хариуцлагатай байгаа нөхцөлд дараагийн том боломж, том хариуцлага ирнэ. Хэрвээ жижиг зүйл дээр хариуцлагатай, итгэмжтэй байж чадахгүй бол тэр хүнд тэртээ дараагийн боломж нэгдэхгүй. Маршмеллоу гэдэг нэг сэтгэл судлалын туршилт байдаг. Хүүхдүүдийн өмнө нэг ширхэг нөгөө маршмеллоу тавьсан. Зөвлөн гоё хөөсөн чихэр. Тэгээд чи нэг одоо идэж болно. Гэтэ идэхгүй байх юм бол буцаад ирэх юм бол бити идэрээ. Буцаад ирэх юм бол идээгүй ч бол хоёрыг өгье гэдэг байхгүй. Тэгэл нөгөө жоох хүүхдүүд чинь тэр ингээл үнэрлээл, зарим нь мирээл, зарим нь хүлээгээл, зарим нь тэсгүй идэл янз бүр болсон. Тэгээд дараа нь тэр хүүхдүүдийг ингээд олон жилээр судалсан байхгүй. Дараа нь буцаагаад ингээд тэр хүүхдүүдээ судалсан чинь идэхгүй үлдчихсэн хүүхдүүд буюу сахилга баттай хүүхдүүд нь одоо өөрийгөө захирах чадвар илүү скиллтэй байсан хүүхдүүд нь сурлагын дүү өндөр байсан байна. Насан туршид ажилд орсон чинь дундаж орлого нь илүү өндөр байсан. Тэгээд Джон Максвелл гэдэг хүний нэг амжилтыг судалдаг
судалсан юмнуудын өөрөөх нь хэлж байгаа 70 амжилттай хүмүүсийн 70% нь зүгээр л цахилгаан бот гэдэг чанар байдаг гэдэг. Тэгэхээр энэ айгүй чухал юм шүү. Тэгээ сэтгэл зүйн хувьд болохоор төрөлхийн нөгөө negative affectivity гэдэг нэг ойлголт гэдэг нөгөө хууч одоо нэг классик Eysenck одоо 4 темпераментийн онолоор бол нөгөө невротик шинж, сэтгэл зүйн докторгүй шинж. Ер нь сэтгэл зүйн докторгүй багтсан маань нөгөө ямиг хүн дээр тусгаж аавна. Тууштай биш байх магадлал өндөртэй. Хайчаад байх магадлал өндөртэй. Комфорт руу гүйчээд байх магадлал өндөртэй гэсэн. Тэгэхээр яа тийм байлаа гэдэг шууд одоо тийм одоо амжилттай болно гэсэн үг биш лээ. Тэрийг давах бас боломжтой. Арай жоох хэцүү зам туулдаг гэсэн үг л дээ. Тэгэхээр хүн хүний таны хэлж байгаа шиг хүн хүний өгөгдөл бас өөр байна. Тэгэхээр яг жижиг жижигээр эхлэх нь бол ялч бид нарт бас хэрэгтэй зүйл юм л да. За түрүү бас ингэж сонссон. Та орчуулга авах гэдэг дуудлагаа ойлгосныхаа дараагаар дахиад сурч боловсрохоор явсан гэдэг. Хаана хэдэн жил? Тэгээд тухайн үед би яг библи орчуулгын ажил гэдэг өөрөө маш хариуцлагатай том цар хүрээтэй ажил учраас би нэг сайн хийх хэрэгтэй. Сайн хийхин тулд сайн бэлтгэгдэх хэрэгтэй, сайн сургагдах хэрэгтэй. Тэгэхээр сайн сургадна гэдэг нь тэгвэл би одоо хамгийн сайн боломжийн сургадаг, бэлтгэдэг газар хаана байдгийг гэж эрэл хайгуул хийсэн. Тэгээд ерөнхийдөө эрэл хайгуул хийж за Америкийн сургуулиудын тал дээр хамгийн гайгүй юм шиг байна гэд тэгээд Америк руу явж яг энэ библи, теолог, библи орчуулга гэдэг талбарын сургуулиуд руу суралцсан. Тэгээд Америкт 5 жил суралцаад тэнд яг 2 магистр хийгээд тэгээд тэрнийхэн дундуур бас Израильд еврей сургуульд библи орчуулгын тусгай хөтөлбөр таврагдаад суралцсан. Тэгээд тэрнийхэн энэ магистрийнхаа дараа Англид очиж Кембрижийн сургуульд библийн ухаанаар докторийн зэрэг хамгаалсан. Нийт 4 зүйл, 4 одоо зэрэг. За 3 зэрэг, нэг 3 зэрэг тийм. Тэгээ нэг хөтөлбөр тийм. Тэгэхээр одоо нөгөө итгэмжт гэдэг шиг л дээ яг цагаа зарцуулаад нөхөр сурсан байна л да. Тэгсэн дээ. Зөв сонирхож байгаа нэг юм асууж. Одоо энэ Израильд Христ итгэгч нарыг ингээд янз бүрээр одоо доош нь харьцдаг еврей хүмүүс. За Есүсийг янз бүрээр оромжилдаг гэж яриад сонссон л да. Энэ ер нь хэр үнэн бэ? Тийм байдаг. Гэхдээ хаасайгүй бол бас биш. Ерөнхийдөө яг уу мэдээж яг өнөөдрийн Израиль гэдэг улсад Христэд итгэжтийн хувь бол бага л да. Есүсийг Иешуа гэдэг Есүсийг Христ буюу аврагчтэй нөгөө амлагдсан Машиах тэр тослогдсон нэгэн гэж итгэдэг хүн бол цөөхөн. Тэгвэл тэр тоо бол бас баг-багаар өсч идэг. Тэгээ өмнө нь одоо нэлээд 10 жилийн өмнө маш бага байсан бол өнөөдөр тэр тоо ингээл уламж өсч идэг. Тэгвэл тэр ер нь бол түүхэн цаг хугацаанд бол Израильд Христэд итгэдэг хүмүүс бол байсаар л байсан. Хизээч тасраагүй. Тэгвэл энэ нь яг зөвхөн еврейчүүдийн дунд бол биш. За жишээлбэл Израиль гэдэг газар нутаг дээр амьдарч байгаа палестинчуудын дунд те араб хүмүүсийн дунд ч гэсэн шинэ гэрээний цаг үеэс хойш тасралтгүйгээр Христэд итгэж хүмүүс байсан өнөөдөр ч байж байгаа. Одоогийн энэ муслимын төв байсан орнууд чинь яг эзлэгдэхээс өмнө бас Христийн нөлөө маш ихтэй байсан. Тийм байсан юм байл шүү дээ. Аха. Тэгээ одоо Есүсийг янз бүрээр доромжилдаг хүмүүс одоо ердийн ортодокс жигүүд тэр хүмүүс одоо тэгж доромжилдаг гэдэг үнэн үү? Ер нь бол байдгийн байна лээ. Тэгээ ер нь зарим тал дээр жоохон тэд нэр байдлыг хүндрүүлэгч гэдэг юм уу жоохон хавчих байдал хандлага гаргадаг юм шиг үлээ. Гэхдээ ер нь бол Израиль гэдэг улс бол нэг арчилсан улс. Тийм учраас бол бас илэрхий ингээд хавчаад илт одоо эрх чөлөөгийн зөрчөөд тийм бол гайгүй хаа. За тэг ямар ч байсан танд баярлалаа. Тэгээд маш одоо их хичээл зүтгэл хийсэн тэг сонирхолтой зүйлсээ бид нэр хуваалцаж чад баярлалаа. Тэгээд сонсогч нартай хэлэхэд бас итгэгч хүмүүс заавалчгүй одоо баяраах шиг ийм академикний одоо өндөр байж иж одоо итгэгч байна гэсэн стандарт тавих гаагүй шүү. Тэгэхээр би бол одоо өөрөө одоо ердийн л нэг итгэгч хүн. Тэгээд Исая номон дээр бас ариун нэгэн одоо тэр нэгэн ирээд ариун зам гэж нэрлэгдэх болноо. Тэр замаар одоо алхсан тэнгэнч мөхөхгүй гэж гардаг. Тэгэхээр
тийм өндөр стандарт тавих гэдэг юм шүү. Тэгэхээр бидэд бол чадхаараа л одоо яг Паул хэлдгээр гүөх хэрэгтэй чадах юмараа. За баярын хувьд бол одоо академик одоо сколар судлаач хүн болох ийм дуудлага байсан юм байна. За баярын ахын маань хувьд одоо та энэ сонсогч нарт маань одоо та сонсож байгаа хүмүүст хандаж хэлхийг хүсэж байгаа хэлж амжаагүй байсан зүйлүүд байна уу? Ер нь бол миний хувьд нэг л зүйлийг хэлмээр байна. Христэд итгэнэ гэдэг бол тийм одоо харанхуугаар ямар ч ойлголтгүйгээр итгэдэг тэ юунд итгэж байгаагаа ойлгохгүйгээр хийдэг зүйл ерөөсөө биш ээ. Бас энэ бол харийн шашин зүйл биш ээ. Монголын газар нутаг дээр Монгол бидний өвөг дээдсийн дунд олон зуун жилийн өмнө байсан итгэл үнэмшил. Дээрээс нь энэ бол хүн ингээд ухаад, уншаад, ойлгоод учир начрыг нь ойлгох, түүхэн баримтыг нь судлах, энэ юм учиртай байна гэж нотлохоонуудыг нь үзэх боломжтой. Тийм хэрс итгэл энэ бол хүнээс тийм харанхуу алхам хийхийг шаарддаг зүйл огт биш шүү. Тийм учраас хэрс итгэл бол хамгийн их түүхийн баримттай, түүхийн археологийн болон түүхийн бичгийн их сурвалжийн баримтууд хамгийн ихтэй тийм итгэл үнэмшил. Тийм учраас энийг бас хүн өөрийнхөө оюун бодлороо тунгааж шингээгээд өөрийнхөө дүгнэлтийг гаргаад энэ юм учиртай байна гэж хэлэх дүгнэх хамгийн боломжтой шүү. Тийм учраас хэрс итгэлийг та бүхэн судлаасаа гэж хүсэж байна. Уншиж танилцаасаа гэж хүсэж байна. Дээрээс нь бас хэрс итгэл маань зөвхөн нэг оюуны зүйл бас биш ээ. Энэ бол тэр үнэн гэж байгаа зүйл нь өөрөө үнэн учраас тэр хүний амьдралд өөрчлөлтийг авчирдаг, шинжилтийг авчирдаг, сэргэлтийг бүр нөгөө хүнийг орвонгоор нь эргүүлээд шинэ хүн болгодог. Тэрэнд нь бас тэр хэрс итгэлийн үнэн нь хэрс итгэлийн баттай гэдэг нь тэрүүгээр нотлогдчихэдэг. Тэр хүний өөрийнх нь амьдралд гарсан өөрчлөлтөөр шинжилэлээр. Тийм учраас л хэрсэд итгэж хүмүүс одоо янз бүрийн өмнө хийдэг байсан дадал зуршил, буруу амьдралын хэв маягаас салж чаддаг. Яагаад гэвэл тэнд хүч байгаа учраас. Тэгэд Библиэр хэлснээр дагав Бурхны сайн мэдээ бол биднийг авралт хүргэдэг Бурхны хүч гэж хэлсэн байна. Тийм учраас энэ бол зүгээр л нэг оюун санааны нэг тийм дасгал биш. Энэ бол харин бүр яг бидний амьдралыг өөрчилдөг хүч, өөрчлөлт, шинжилэлт тэр өөрчлөлтөөрөө бид нар бусдад нөлөөлж яадаг. Тэрүүгээрээ бид нар бусдаа бас ярих зүйлтэй байдаг. Тэрийгээ бид нэр гэрчлэл гэж хэлдэг. Тийм учраас бидний амьдралд гарч байгаа өөрчлөлт маань эргээгээд биний итгээд байгаа зүйл бол үнэн юм шүү, нотлоготой юм шүү. Энэ бол зүгээр оюун санааны зөвхөн дасгал биш, харин бүр амьдрал дээр өөрчлөлт авчирдаг зүйлээ гэдгийг харагддаг. Баярлалаа. За тэгээд өнөөдрийн дугаараар бид чадах чинээгээрээ та бүхэнд мэдээлэл, за зарим ойлголт, за тэр зүйлсийг өгөх гэж оролдлоо. За тэгээд бидний чадан ядаа энэ хийсэн зүйлийг Бурхан хэрэгтэй хүмүүст нь хүртэх болтугай. Тэгээд энэ хүртэл сонсон та бүхэндээ бас баярлалаа. Дараагийн дугаараар уулзцгаая. Баяр таа.